За одоо ингээ бүлцэн нүд чинь гэж аль ярьж танараа. Хай бүгдээрээ сайн уу? Олон охтуудынхаа хүсэлтээр давхраагүй нүдийг яаж бодох вэ гэсэн асуултын дагуу өнөөдөр би дүүгээд агуулад хүрээд ирсэн байна. Тэгээд дүү маань надад мэдээлэл болж байгаа. Тэгээд давхраагүй нүд яг үндэ давхраатай нүдтэй нэг амар ялгаа байхгүй. Гэхдээ яг охтууд маань асуудаг болохоор яг давхраагүй нүдэн дээр өнөөдөр гоёлын бодолд хамтдаа хийцгээе. За ингээ хамгийн түрүүнд бүгдээрээ нүдний праймер тавина. Нүдний праймер маань зовхийг тослоггүй болгож тэнийг илүү удаан тогтоох зорилттой. Тэгэхээр давхраагүй охтууд маань ер нь нүд нь яг нөгөө өрчийдгүү давхраагүй учраас тослогдох нь арай бага байдаг. Гэтэ ер нь бол тэнний гаралтыг яг өнгөөр нь гаргахын тулд бүгдээрээ праймер тавьчих. Праймераа ингэж өндгөн дээрээ авлаа. Доош харж байгаа. Яг нүдэн анчхаараас нүд ингээд үрчлээтэй наан цаана праймер ордгоо. Тийм учраас яг доошоо харж нүдээ сулж агаад хөнгөн товшоо тавьчих. За энэ праймер маань ерөнхийдөө аюу хурдан хатдаг учраас уусгалтай жигд гоё тарааж өгөх нь чухал. Тэгвэл энэ праймераа анханасаа жигд биш энэ тэнд нь бөөгнөрүүлээ тавьчих юм бол тэн маань яаж ч гоё уусгаад гоё уусгалт гарч ирэхгүй гэсэн. За өнөөдөр энэ Charlotte Tilbury-гийн Pillow Talk энэ палетыг ашиглана. Ийм зөөлөн ягаан өнгөнүүдтэй ерөнхийдөө жоохон пичний өнгө гардаг. За тэгээ энэ хоёр өнгийг ашиглаад бүгдээрээ тэнд тавина. Багсны хувьд болохоор ийм хавтгай багсаар ерөнхийдөө нүдний талбайг тэр чигт нь ингэж хамарч тавьж өгнө. Давхраагүй нүдэнд бол хойноосоо тод, урдаасаа тод ч юм уу янз янзаар тавьж болдог. Бол давхраагүй нүдэнд ерөнхийдөө жигдний өнгөөр тавьсан илүү гоё. За тэгэхээр энэ өнгөө нэг талдаа авлаа. Урдлаасаа эхлээд дэшегээ ерөнхийдөө юм хоошоо чиглэлтэй тэннүүдээ баг багаар нь тавьж өгнө гэсэн үг. Ерөнхийдөө урдаасаа хоошоо чиглэлтэй дээшегээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Дээшегээ болгоомжтой уусгалтаа илүү цэвэрхэн хийхин тулд хамгийн сүүлд нь дээшегээ багс маань будаггүй болсон үед нь ингээд уусгаад өгнө. За чигээр хойлож ирэх бодлого харж. Ингэж тавьж өгөх юм бол тэнний өнгө маань нүдийг цаашаа баг зэргийн хөнгөж харагдуулна гэсэн үг. За одоо энэ өнгөө аваад багс нь болохоор ийм жижиг бөөрөнхий багс аваад өнгөө авлаа. Чигээр хараад нүдний төгсгөлд ингээд нэг цэг тавиад өгнө. За энэ цэгээ гэж доош харж. Тал руу нь баг зэргийн уусгаад ерөнхийдөө энэ тэнийг ингэж холоор тараахгүйгээр зөвхөн тавьсан цэгийн гаднах лайнуудыг уусгаж өгч юм гэсэн үг. Ингээд тавиад өгнө. Тэгснээр нүдний төгсгөл илүү дэш өргөгдсөн юм шиг харагдана. За шууд энэ багсаа ингэж цэвэрлж агаад цайвар өнгөө авлаа. Дэш харж байгаа. Нүдний доотлолт. Нүдний төгсгөлийг гээд гаргаад өгнө. Ийм нарийн багс авж агаад бөөрөнхий нарийнхан багс авж агаад нүдний доотлын эго саалыг илүү натурал гаргахын тулд дэш харж. Яг энэ өөрийн нүдний сүдэрлээд байгаа хэсгийг тодолж өгнө. Доороос нь тодолж өгвөл илүү гоё гарч ирнэ гэсэн үг. Яг энэ голдоо тод хоёр тал руугаа юм хаясан маягтай гэж зурж өгвөл илүү гоё.
За Dior-ийн энэ палетыг ашиглана. Цайвар 2 өнгийн хольж авч агаад нүдний ортолт хайлайт өгч байна. За тэгээ саяны энэ доотлын үлдээсэн хэсэгт доор нь бид нэр сүйдрэлж өгсөн бол дээдлэлт нь гэрэл өгнө гэсэн үг дээ шаарч байгаа. За ингэж гэрэл өглөө. За ингээд ерөнхий нүдний тэн маань бэлэн боллоо. Одоо энэ дээрээ бүгдээрээ контур тавихаас өмнө сормосоо наацгаая. За бит хоёр цаатлынхаа нүдэндээ тэнээ тавьчлаа. Одоо бүгдээрээ контур тавьцгаая. Сормос наахаас өмнө контур тавьжээ. Яагаад гэвэл илүү контурод хот харагдуулахын тулд сормосоо дараа нь наацгаая. Манай дүү бол давхраагүй тэгсэн чинь энтлийнхэн тэнэн дээр нүдэн дээр тэн тавьсан чинь баг зэргийн давхраа орчлоо. Гэхдээ энэ нүдэн дээр бүгдээрээ будалтаа асуурах учраас зүгээр ах гэж бодож байна. За доош харж байгаа. Сормосныхаа лайныг нарийнхаа будаад өгч. Ер нь бол заавал давхраа наах биш сормос наах бол шаардлагагүй шүү дээ. Тийм учраас бүгдээрээ сормосоо гоё дэрвэлгэж аваад будцсан ч болно өдөр тутам дэмчин тий. Тэгэхээр угаасаа контур зураад нээж харахад давхраагүй юм чинь харагдахгүй. Тэгэхээр доошоо харахад доошоо харж байгаа. Цэвэрхэн харагдахын тулд ингэж нарийнхан зурж өгж байгаа. Нээж харахад харагдана гэх юм бол бид нар энэ хүртэл юм зузаан контур зурах шаардлагатай. Тэгж одоо тийм зузаан контурчуудыг яах вэ тий. За ингээд инглотын контур одоо бүх ер нь мейкап артистууд ашигладаг 77 хар өнгөтэй. За энэ гелэн контур ийм багсаар тавьдаг. Ерөнхийдөө бол ийм ташуу үстэй багсыг контур ингэж нялж хатаагаад тэгээд ийм үзүүртэй болгочих чинь гэсэн үг. Яа ингээд контур авлаа. Өндгөн дээрээ хоёр талын будаг болгоод ингэж хавчна. Гэж хавчиж өгөн заавал. Тэгжиж илүү цэвэрхэн нарийнхан зураас гарна гэсэн үг. За тэгээд бүгдээрээ нүдний энэ доотлын усан зохих үргэлжилж гин гэж тооцоолоод эндээсээ хошоо ингэж татаж өгнө. Ингэж шулуун татаж. За тэгээд энэ контурны чиглэлийг ерөнхийдөө баг зэргийн хоошоо сунгаж болно. Дэшээч байж болно. Ерөнхийдөө яг энэ зураасаа дагуулад явна гэсэн үг. За тэгээд контураа зузаалахдаа энэ захаас биш. Яг энэ урдаас нь эндээс нь нүд рүү чиглүүлээд ингэж зурж иж үзүүр нь илүү цэвэрхэн харагдана. За хамгийн чухал нь бүгдээрээ контур зурхтаа заавал яг харааны төвшөнд энэ чигээрээ харж иж зурх хэрэгтэй. Доошоо харж байгаа. Одоо ингэж зурчаад доошоо харангуут энд ийм зай үлдэнэ. Энэ зайг түртээ бүгдээрээ орхичих. За чигээрээ харж байгаа. За энэ уртлын цохих маань яг гоё ингэж нумарч бүрэн хийрч явж агаад ингээд үргэлжилж гин гэж тооцох хэрэгтэй. Тэгэхгүй энд ийм ухаад тавцсан юм шиг гурвалжин зураас үлдэх ёсгүй шүү. За ингээд энийгээ бүгдээрээ доош харж байгаа. Шууд ингээд битүүлээд өгч. Дээш нь жоохон татчихад ингээд битүүлж. Энэ уртлын хэсгийг бол баг зэргийн хаялттай ингээд контрыг уусгаад өгнө гэсэн. Нэгэд хартаа. Тоош харж байгаа. Харж байгаа. За ерөнхийдөө бол давхраатай нүд, давхраагүй нүд хоёр зурхад ямар ч ялгаа байхгүй хаад
Тохироотой нүд бол бараг л илүү төвөгтэй байдаг яг үнэндээ. За энэ зурсан контро тэнтэйгээ илүү уусгаж нүд рүүгээ илүү суулгаж өгөхийн тулд бүгдээрээ бараа өнгийн тэн болон ийм нарийн багс ашиглаад за би эндээс хар бор өнгийн тэн авч байна. Энэ тэн маань ерөнхийдөө бараа өнгө нүдэнд доошоо ингээ буучвал айгу заварах гэдэг учраас ингэж цохиж өгөх хэрэгтэй багсаа. За тэгээ яг доош харж байгаа. Контур тэн хоёрын заагийг уусгаж өгнө гэсэн үг. 3 дахь өнгөөр жоохон контрасттай харагдаад байсан тэр контрыг уусгаад илүү натурал болгож өгч байна. Өмнөх тэн тавьсан энэ жижиг багсаараа нэмэлт будаг авахгүйгээр дахиад саяны тэнээ уусгаад өгнө. За тэгээ дараа нь дарагч авлаа. Бас ийм нарийн багс авлаа. Тэр энийг хөмсөг бодохтой ашигласан учраас багс маань жоохон заваарсан байна. Багсандаа ингэж авч агаад контурныхоо энэ талын уусгасан бол нөгөө захын бүгдээрээ цэвэрлээд илүү хурц харагдуулж өгье. Энийг заавал хийх албагүй. Гэхдээ энийг хийж өгснөөр нүд илүү өргөгдсөн, контур маань илүү цэвэрхэн гоё хурц гарч өгнө гэсэн үг. За энэ доошоо бол маш боломжтойгоор гэд уусгаад өгөх хэрэгтэй. За битгай таатлынхаа нүдэндээ контро тавиад дуусчлаа. Одоо бүгдээрээ сормоосаа наацгаана. За сормоосаа наахын тулд эхлээд өөрийн сормоосыг сайн дэрвэлгэж өгөх хэрэгтэй. Тараг охтууд маань ерөнхийдөө сормоос нь жоохон унжуу байдаг учраас сормоос заавал дэрвэлгэх шаардлагатай. За доош харж байгаа. Сормоосаа дэрвэлэхдээ яг доошоо харж агаад та сайнхгүйгээр бага зэргийн зовхоо өргөж өглөө. За тэгээд бүх сормоосаа хамаарсан хэсгээ шалгаад авчиж өгөх хэрэгтэй. Өөрсдөө будгаж байгаа хүмүүс маань жоохон хөмсгөө өргөөд өчгöd ерөнхийдөө сормоос нь наашлаад гараад ирдэг. За сормоосны хувьд ийм хошоо урт сормооснаа та нар маань сормоос сонгож авахдаа ерөнхийдөө дэрвэр сормоосыг ялгалах сонгож авах хэрэгтэй. Дэрвэр сормоосыг яаж мэдэх вэ гэхээр яг сормоосаа авахаас өмнө ингэж хажуунаас нь хараад ерөнхийдөө дэрвэр байна уу, шулуун байна уу гэдгийг шалгаж агаад аваарай за. За сормоосаа эхлээд энэ сормоос маань ерөнхийдөө хоошоогоо юм илүү гарч хоошоогоо сунсан юм сормоос учраас наахта хамгийн төгсгөлөөс нь наавал зүгээр байдаг. Төгсгөлийн аваад за тэгээд цавундаа дүрж өглөө. За төгсгөлийг доош харж байгаа. Наачаад чигээр харж байгаа. Харна. За ерөнхийдөө жоохон шаардлаа. За жоохон хаашлсан ч болохоор доош харж байгаа. За сормоосныхаа дээд доотлолт нь нааж болох уу гэж охтууд аягүй асууж байгаа. Торог охтуудад бол тэр тусмаа сормоосныхаа доор наагаад дими. Яагаад гэвэл илүү унжуу харагдуулах гэдэг. Дээр нь өөрийн сормоос нь дарж байгаа учраас харин ч эсрэгээрээ бүгдээрээ сормоосаа наачаад ингээд дээшээ нааж өгнө. Нэгэд хараарай. Ингэж харангууд илүү дэрвэж наалтаж өгнө гэсэн үг. Яг ингэж доошоо харангууд одоо доошоо харж байгаа. Ингэж дэрвэж харагдаад байгааз энэ нь яг хацныхаа дараа жоохон бага зэрэг зовхноос нь салгаад өгчхөд ерөнхийдөө сормоос маань дээшээ наалтчихна. Тэгхгүйгээр бүр яг доошоо унжуулад наачих юм бол нүдийг бараг эсрэгээрээ сэргээж өгөх нь биш. Доошоо сормоос нь хааж орж ирээд илүү нүдний цагааныг багасгаад ийм бараалгаж өгнөж харагдуулна гэсэн үг. За дараагийн сормоосыг авлаа.
Савуугаад орхилээ. Энэ сормосныхаа урд наач өглөө. Бодуулахаар ирж байгаа давхраагүй хүмүүс маань болохоор ерөнхийдөө дэрвэлт өндөртэй тийм сормосыг би зөвлөдөг. Ихэнх давхраагүй хүмүүс маань угаасаа дэрвэр сормос хийлгчэнгүүд давхраа нь угаасаа ороод ирдэг. Тэгэхгүй бол давхраагүй нүдэн дээр унжуу сормос хийлгэчихээр нүдний цагааныг байхгүй болгоод тэгээд ерөнхийдөө бол нүдийг бүр маш жижиг харагдуулах эрсдэлтэй байдаг. За ингээд ерөнхийдөө дээшээгээ цогтойгоо наагаад өгчнө гэсэн үг. За бит хоёр сормосоо наагаад дуусчлаа. Сормосоо наасныхаа дараа өөрийн сормосоо бодож өгөх хэрэгтэй. Доош харж. Химэл сормостойгоо нийлүүлэх зорилготой Abstain powder болоод жоохон цайрсан байдаг өөрийн сормос маань. Тэрийгэ бодож өгснөөр илүү цэвэрхэн болгох гэсэн үг. Доош харж. Жамри итэтэй хүүхдээ шаардаад байгаа юм даа. Хүүхдээ шаардаад байгаа юм. Яви. За ингээд нүдээ илүү гоё гэрэлтүүлж харагдуулахын тулд Стеллагийн саагаар гэрэлтүүлцгээе. Саагаа авлаа. Улангаас нь аваад хуруундаа сайн тарааж өгнө. Тэгээ өндгөн дээр ийм жигд авсныхаа дараа доош харж. Нүдний урдаасаа эхлээд хөнгөн товшоод гээд завхан дээрээ тараагаад өгнө. Саа хит ихтүүлж тавих юм бол гэрэл хитрхийг ойгоод зөөх жоохон бүлцэн харагдуулах гэдэг учраас зөвхөн уртлын хэсэгтээ уусгаад тавьчихвал зүгээр. Нүдний урдаас хөнгөн тавьж өгч. За ингээд бодолт маань дууслаа. Тэгээд та нарт хэлсэнчлэн давхраатай нүд, давхраагүй нүд хоёрын хооронд нэг сүртэй ялгаа байхгүй. Тэгээд бараг эсрэгээрээ давхраатай нүд нь илүү бодоход төвхтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө тэннийхээ өнгөө та хэд өөртөө тохирдог өнгөөр тааруулаад бодож болно. За тэгээд нүдний төгсгөл хэсэгт хэрвээ гоёлын бодолт хийх гэж байгаа бол баг зэргийн тэнээ гүн өнгөөр нэмж өгөөд тэгэл ерөнхийдөө энэ үндсэн бодолтаараа будаад явчихад өнгийн бүдгсгэж тодлоод натурал бас гоёлын бодолтнаас шилжиж болно. Тэгээд асуух юм байвал комент хэсэгт үлдээгээрэй. Таалагдсан бол лайк and subscribe хийгээрэй. Bye.